За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр 8 сарын 29-ний баасан гараг болж байна. Ажлын сүүлийн өдөр. За энэ 7 хоногийн дунд өдөр буюу 8 сарын 3 дахь өдөр гэсэн үг тийм. Америкийн нэгдсэн улс болон Энэтхэг хоёрын худалдааны тарифын асуудал бол дахин хүндэрлээ. За өмнө нь болохоор Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч тарифын асуудлыг шийдэж хамгийн багадаа 15%-тай түүнээс дээш бол өгж исэн. За тэгвэл Энэтхэг улсад 25%-ийн тариф тогтоосон байсан. Тэгвэл 3 дахь өдрийн байдлаар Дональд Трамп 50% болж тогтоосон байна. За энэ юунаас улбалваа? Тэгэхээр Америкийн нэгдсэн улс Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путинтэй уулзахаас өмнө бол Энэтхэгт бол анхаарал өгсөн байсан. За энэ юу вэ гэхээр хэрв та нар Оросын холбооны улсын нефтийг авч Украины дайныг бол шууд утгаараа санхүүжүүлж байгаа нөхцөл би танарт бол хатуу тариф тавина гэдэг зүйлийг ярьсан байсан. За ингээ Аляскийн уулзалт болохтой холбоотойгоор бол энэ асуудал бол түр хоошилсон байсан болов сая 3 дахь өдөр бол та нар бол Украинд яаж байна? Украины дайныг бол санхүүжүүлж байна. 3 дахь улс байна. Энэ улсын тоонд бол мэдээж хятад улстай Энэтхэг улс бол орж идэг. Тэгээ энэ анхааруулгыг бол биелэл олгож 3 дахь өдрийн байдлаар Энэтхэг улсад 50%-ийн тарифыг оногдуулсан байна. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Энэтхэг улс бол Америкийн нэгдсэн улс руу бараа экспортлох бол маш хүнд болсон гэсэн. За тэгвэл Энэтхэг улсын яг эдийн засгийн хувьд Америкийн нэгдсэн улс бол ямар чухал вэ гэдгийг бол аваад үзье л да. Тэгэхээр Энэтхэг улсын хувьд бол жил болгон за энэ бол улмал өсөн нэмэгдэж байгаа. 78-аас 86 тэрбум долларын өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг бол экспортлдог. Энэтхэг улс. Энэ нь болохоор яг гадаад худалдааны хувьд Энэтхэг улсын гадаад худалдааны хувьд бол 20% үзүүлж байгаа. Энэ нэлээд том жин татж байгаа гэсэн. Энийг нийлүүлж чадхаа болно. За үүнд юу ордог юм? Эмийн гаралтай бүтээгдэхүүн, химийн гаралтай бүтээгдэхүүн, за тэгээ дээрэс нь юу орж ирж байгаа? Хувц хонор, бүс бараа гэдэг ч юм уу. Эдгээр зүйлүүд бол орж ирдэг. Эдгээрүүдийн зах зээл нэлээд том уналтанд орох дохиог өгч байна. Шалтгаан нь Дональд Трамп танах 2 шалтгаан л өгж штэ. Оросын холбооноос нефт авах бол тэгэх юм бол гадаад худалдаа үргэлжлүүлье. Хэрв танах Оросын холбооны улсаас нефт авсаар ах юм бол тариф 50% гэдэг шахалт үзүүлсэн байж байгаад үнийг яасан бахав. 50 болж тогтоосон нэгсэндөө Энэтхэг улс Оросоос авах нефтээ бол болохгүй байна гэдэг бол шийдвэрт хүрсэн гэсэн. Энэтхэгийн хувьд юу гэж хэлсэн бэ гэхээр бид нар урт удаан хугацааны хилцэл хийх гэж ярилцсан. Харамсалтай нь энийг нэг өдрийн дотор Америкийн нэгдсэн улс бол болиуллаа гэдэг зүйлийг хэлж ерөнхийдөө бол бид нар тэгвэл хатуу арга хэмжээг авнаа. За үүндээ бол дотоод улстай ямар уриалга тавьсан бэ гэхээр Америкийн гаралтай, Америкийн брендийн бүтээгдэхүүнийг битгий хэрэглэе гэдэг зүйлийг бол уриалсан байна. Дээрээс нь эдийн засгаас солонгоржуулах гэж биднэрт өөр гаргалгаа байгаа. Заавал яхаараа бид нар гадаад худалдааг Америкт хийх юм бэ гэдэг дээрээ дараагийн алхмыг бол хийж хэлж байна. За үүн дээр болохоор Европын холбооны улсуудаас их Британтай бол за гэхдээ нэг юм хэлэхэд их Британи Европын улс гарцсан байгаа. Европын холбооны улсын тэнд байгаа улсуудаас их Британтай өмнөд Солонгостой бол гадаад худалдаагаа бол төрөлжүүлж нэмэх үйл ажиллагаа хийж байна. За тэгээд өнөөдөр Японтой очиж уулзсан байна. Япон Энэтхэгийн хамтын ажиллагаа гэдэг зүйлээр очиж уулзаж энэ хоёрын бол экспорт импортын харилцааг бол сайжруулах энэ гэрэн дээр бол гарын үсэг бол зурсан байна. Тэгвэл дараагийн алхам юу вэ гэхээр Шанхай хамтын нийгэмлэг гэж байдаг тийм. За энэ уулзалт бол 8 сарын 31-ээс 9 сарын 1-ний хооронд бол уулзалт бол болох юм байна. Энэ уулзалтанд Энэтхэг очих чинь. За энэ уулзалтаар бид нар энэ зургууд бол зөндөө харлаа. Ши Жинпин болон Путинтэй уулзах уулзалт хийх гэж байна гэсэн. За энэ уулзалт нь бол Энэтхэг улсын хувьд модын хувьд тийм үү? Хятадын ерөнхийлөг Ши Жинпинтэй хийж байгаа
7 жилийн уулзалт нь Америк нэгдсэн улсын тариф тавьсантай улбаатаагаар уулзах хамгийн том хөшүүрэг болж хувирсан байна. За энэ уулзалтаар мэдээж бол Хятад Энэтхэгийн улс төрийн харилцаа сайжруулах. Бид нар мэдж байгаа энэ хоёр улс бол улс төрийн хувьд бол нэлээд зөрчилтэй хоёр улс. Бие бинийгээ ерөнхийдөө үзэн ядах хандлага байж байгаа бол энийг найшлуулах. Дээрээс нь эдийн засгийн хамтын ажиллагааг төгөлдөржүүлэх. Энэ хоёртой нийлж одоо Америк нэгдсэн улсын эсрэг одоо эдийн засгийн ямар бодлого баримтлах вэ гэдэг зүйлийг уулзах ийм том уулзалтыг хийж арга хэмжээг авах гэж байгаа шүү. За иймэрхүү зүйл бол болж байна гэсэн. За тэгвэл өнөөдөр Америк нэгдсэн улсын Дональд Трамп бас нэгэн том мэдэгдэл хийсэн. За энэ нь юу байсан бэ гэхээр минималист гэдэг нэг юм яригадаад байна. За энэ юу гэхээр жижиг дунд бизнес хийдэг одоо юу хийдэг хүмүүс гэж үүдэг те. Одоо шуудангаар бараа зардаг. Одоо бидний мэдхээр бол одоо Тему гэлээдэг тийм үү. Энийг одоо юу гэдэг онгоцны каргогоор явж байгаа те. За энэ бараа тээвэрлдэг бүтээгдэхүүнийг минималист гэж нэрлэдэг юм байна. За энийг бол 1938 оноос бол хэрэгэлсэн. 2015 онд бол энийг 200-аас $800 одоо өртөгтэй бараан дээр татвар чөлөөлөх юм журам байд юм байна. Тэгвэл энэ журмны хугацаа за уушлаараа ингээд дуусгар боллоо гэд 29-ноос буюу өнөөдрөөс татвар авдаг болгож байгаа юм байна. За татврын хувьд болохоор $800, $80, $160, эсвэл $200 гэсэн тогтмол татвар оногдуулж байна. За энд юу ордог нөгөө бидний яадаг нөгөө DHL агаарын тээврүүд байгаа шүү дээ тийм үү. Энэ дээрээс татвар авдаг болж байна гэсэн үг байна. Энэ татварыг хэрэгжүүлэх болгосноос улбаалаад за ямар ч байсан 25 орн бол зогсох байдалд бол орж ирж байна. Энийг Трамп юу гэж хэлсэн бэ гэхээр энэ өгж буй тарифгүй байснаас улбаалаад Америк нэгдсэн улс бол 10 орчим тэрбум долларын орлого алдаж байгаа. Одоо энийг бид нар бол жил болгон олдог болно. Нэгд хоёрдож энийг тавьж байгаа шалтгаан нь болохоор нөгөө нэг яриад байгаа фентанил гэдэг зүйл хараа хяналтгүй энэ шуудангаар бол явж байгаа. Энийг бол бид нар зогсооно гэдэг ийм шийдвэр гаргаж худалдааны дайныг дараагийн түвшинд ийм авиацсан том шийдвэр бол гарч байгаа шиг байна. За одоогоор энэ шийдвэр нь бол юу гэдэг дэлхийн санхүүгийн зах зээл дээр нөлөөлөхгүй боловч агаарын тээвэр тэр дундаа одоо энэ жижиглэнгийн тээврүүдийг Монгол жишээ нь улсууд Америкаас каргогоор авдаг энэ бүтээгдэхүүнүүд нэлээд өсөлттэй орж ирэх юм магадлалыг бол оруулж ирж байгаа шиг байна. За тэгээд өнөөдрийн дугаарыг үүгээр өндөрлөө. Тэгээд үздэг бол сав дарчиж байгаараа хүмүүсээ.